Эрхэм хэрэглэгчтэй бид UChain экосистемийн тэргүүлэгч бүтээгдэхүүн болох U-Trading автоматжуулсан арилжааны платформыг та бүхэнд танилцуулж буйдаа баяртай байна. Тус платформ дээр өөр криптовалютын бирждээр UCN USDT болон BTC USDT хосоор спот арилжаа хийхэд зориулагдсан автомат арилжааны бот боломжтой. Энэ зааварт бид арилжааны ботыг HTX бирж дээрх бүртгэлтэй хэрхэн холбохыг тайлбарлана. Performance Pack багцыг худалдаж авсны дараах алхам нь ботыг идэвхжүүлэх юм. Үүний тулд хяналтын самбар руу очоод нэмсэн ботынхоо идэвхжүүлэх дээр товшно. Таны өмнө холбох бирж сонгох цонх гарч ирэх бөгөөд манай тохиолдолд бид ботыг HTX биржтэй холбох хувилбарыг үзэж буй тул түүнийг сонгоно. Дараа нь танд ботоор арилжаа хийлгэхийг хүссэн хосоо сонгохыг санал болгоно. Сонгоод дараах дээр товшно. Ботыг идэвхжүүлэх цонх нээгдэнэ. Сүүлийн заалтаас IP хагийг хуулна. Дараа нь танд хэрэг болно. Одоо та биржийн бүртгэлээ ботод холбох хэрэгтэй. Үүний тулд дараах алхмуудыг хийнэ. Бүртгэлдээ нэвтэрнэ. HTX биржийн албан ёсны сайт дээр хувийн бүртгэлдээ нэвтэрнэ. HTX.com HTX бирж дээрх таны бүртгэл ботыг ажилуулахад шаардлагатай дүнгээр цэнэглэгдсэн эсхийг шалгаарай. Хангалттай мөнгө байхгүй бол үлдэгдлээ цэнэглэнэ. Цэнэглэх хамгийн бага дүнг таны бот дээр заасан болно. Чухал. Түлхүүрээ үүсгэхээс өмнө бүртгэлдээ хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг тохируулна. Баруун дээд боломж буй аватар дээрээ холгоно аваачиж CSS API удирдах гэдгийг сонгоно. API түлхүүр үүсгэх дээр товшно. Дараа нь танд түлхүүр үүсгэх хоёр аргын аль нэгийг сонгохыг санал болгоно. Эхнийх нь хамгийн хялбар. Өөрт хамгийн тохиромжтойг сонгоод баталгаажуулах дээр товшно. Түлхүүрүүдэд нэр бодож олно. Жишээ нь U-Trading. Зөвшөөрлийн тохиргоо буюу Permission Settings хэсэгт API түлхүүрийн зөвшөөрлийг тохируулна. Арилжаа Trade. Өмнө нь хуулсан шаардлагатай IP хаягийг буулгана. Дараа нь арилжааны хос нэмэх шаардлагатай. Арилжааны хосын хажууд нэмэх дээр товшно. Зоос сонгоно. Жишээлбэл BTC. Баруун талд буй нэмэх дээр товшно. Дараа нь баталгаажуулах дээр товшно. Дараа нь HMAC API үүсгэх дээр товшно. Баталгаажуулах кодыг таны имэйл эсвэл утасны дугаард илгээнэ. Түүнийг оруулаад баталгаажуулах дээр товшно. Та Access Key, Secret Key түлхүүрүүдийг амжилттай үүсгэсэн гэх зурвасыг харна. Нэгтгэл танд хоёр түлхүүр хоёулаа хэрэг болно. Access Key, Secret Key түлхүүрүүдийг хуулж хадгална. Нууц түлхүүр буюу Secret Key-г үүсгэх үед л бирж зөвхөн нэг удаа харуулдаг тул түүнийг хадгалах нь чухал гэдгийг анхаарна. Та миний API түлхүүр буюу My API Key доорх хэсгээс API Key хүссэн үедээ олох боломжтой. Чухал. Түлхүүрийг бусадтай хизээлж бүү хуваалц. Учир нь энэ таны бүртгэлд бүрэн нэвтрэх эрхийг олгодог. Түлхүүрийг нийтийн хадгалах газар эсвэл нээлттэй веб хуудсан дээр бүү хадгал. Та түлхүүрээ алдсан эсвэл нууцлалыг нь алдагдсан гэж сэжигэж байвал нин дээр устгаж шинээр үүсгэнэ. U-Trading сайт руу буцаж хадгалсан түлхүүрүүдийг тохирох талбарт Access Key талбарт API Key, харин Secret Key талбарт Secret Key буулгана. Үүний дараа нэгтгэх товчийг товшно. Бэлэн боллоо. Таны бот амжилттай идэвхжлээ. Та энэ тухай гарч ирэх мэдээллийг харна. Одоо хяналтын самбар хэсэгт таны арилжааны бот одоогоор аль биржид холбогдсон байгааг харуулна. Энэ зааварт бид U-Trading платформ дээрх ботоо HTX биржид хэрхэн холбохыг танд тайлбарлалаа. Танд асуулт үлдсэн бол та манай тусламжийн албанд хүссэн үедээ хандаж олно. Амжилт, сайн ашгийг хүсэн ёрой.